За сайн байцгаана уу эцэгчүүдээ. Хүүхдүүдийн маань идэвхтэйний гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас зөвлөгөө олох юм видео оруулъя гэж бодлоо. За тэгээд энэ ангид сурдаг нэг хүүхдийнхаа юугаар нэвтэрчээ. За энэ бол миний ирэхээр орох гэдэг байна. За тэгэхээр гар утас таблет компьютерийнхаа идэвхтэй Google хайлтан дээр идэвхтэй логин гэдэг ингээд бичиж хаажгаар хүүхэд нэвтрэхийн талбар маань гарч ирнэ. За энэ idutein.com гэд бичсэн эхний хөлбөрийг нь сонгоод оръё. Энд ингээд хэлний сонголт байгаа. Англи хэл үү, монгол хэл үү гэдгийг ингээд сонгочихно. За сонгохлоор энд нэвтрэх талбар гарч ирнэ. За хүүхэд болгонд өөр өөрт нь нэвтрэх нэр кодыг нь хэвлээд өгчихсөн байгаа. За энэ нэвтрэхдээ энэ moist.edu.mn гэдэг энэ хэсгийг ингээд заавал бичнэ. Хүүхдүүд маань болохоор бичихгүй заримдаа орж ингэж алдаад байгаа байхгүй юу? Энэ хэсгээ ингээд заавал бичин шүү. Ингээд нэвтрээд орохоор таны хүүхдийн идэвхтэйний одоо энэ нээсэн байгаа бүх хичээлийн хувьд хэдэн хувийн гүйцэтгэлтэй юм бэ гэдэг нь ингээд харагдана. За энэ хүүхд бол 20% гүйцэтгэлтэй байна. За ингээд ямар нэгэн хичээл рүү ороогүй байхад эхний талбар дээр юу гэж харагдах вэ гэхээр таны хүүхдний хэдэн алмаз, хэдэн алт, хэдэн хүрэл замтай вэ гэдг нь харагдана. За энэ шар тугтай онцлсон хичээл гэж байгаа нь болохоор энэ 7 хоногт судалсан агуулгын дагуух заавал хийх хичээл гэсэн үг. Даалгавар гэж ойлгож болно. За ингээд доошоо гүйлгээд харахаар хичээлийн сэдвүүд маань байгаа тийм. За ингээд сэдвүүд нь байна. Чадварууд гэд ингээд дараа харахаар за энэ сэдвийг гэхэд ингээд хийгээгүй сэдвүүд маань харагдчихээн тийм үү. За энэ однууд нь болохоор юу гэж байгаа юм бэ гэхээр энэ хүүхдүүд одоо багшаас нэмэлт даалгавар өгсөн үү үгүй юу гэдгийг ингээ харуулж байгаа. За статистик гэж орохоор ер нь таны хүүхэд юугаа хичээлээ хэр давтаж байгаа юм бэ юу хийсэн юм бэ? Эдгээр ур чадваруудыг давт гээд одоо ингээд хийгээгүй хичээлүүдийг харуулж байна шилдэг ур чадварууд ингээд давтсан сайн хийсэн хичээлүүд нь ингээд харагдчихээн. За хичээлд ер нь зарцуулж байгаа дундаж хугацааны хэдийн энэ шилдэг цувраа гэдэг нь болохоор нөгөө хэдэн 7 хоног ингээд тасралтгүй хийсэн юм бэ гэдэг нь харагдана гэсэн үг. Ер нь бол хүүхдүүдтэй би өдөр болгоныг 10 минут зарцуулаач гэж зөвлөд байгаа боловч тэгж байгаа хүүхэд ер нь маш ховор байна. За энэ сурагч маань бол харьцангуй өндөр гүйцэтгэлтэй хүүхэд байгаа. Сайн хийдэг. За бидний одоо дуусгах гэдэг хичээлийн эсрэг тоо гэдэг хичээл байгаа. Цөөхөн эд хүүхэд үлдчихсэн. За эсрэг тоо гэд за эхний энэ одтой дасгалууд бол багшаас нэмж өгсөн танилцуулга дасгалууд. За эднэр нь болохоор арай жоохон өндөрсөн даалгавруудаа гэсэн үг. За эсрэг тоонуудыг харгалзуулаарай гэдэг дасгал руу орж үзье. За хүүхдүүд маань үнэхээр ингээд хийж чадахгүй байвал яах вэ гэхлээр үйлдэлийг ингээд дэвтэр дээрээ бичиж аваад хийж болно. Одоо жишээлбэл 7 дээр нэмэх нь 2 гэж юм тийм үү? 7 дээр 2-ыг нэмчихээр чинь 9 гарна. Энд хараа хасах 7-оос хасах нь 2 гэж байна. Энэ бол хасах 9 гарна. Одоо хосуудыг сонго гэж байгаа юм чинь эсрэг тоо штэ энэ чинь эсрэг хосуудыг сонгоод яваад байна гэсэн үг тийм. За энэ хараа 2 дээр нэмэх нь 5 гэж байна. Энэ бол урдаа ямар нэгэн тэмдэг алга. Тэгэхээр энэ эерэг 7 гарна гэсэн үг тийм. 2 дээр нэмэх нь 5 тэгснээ хаалтны өмнө сөрөг тэмдэг байгаа юм чи энэ бол сөрөг 7 гарна гэд ингээ хосуудаа ингээ сонгоо яваад байна. Үнэхээр хийж чадахгүй бол дэвтэр дээр бичиж аваад хосуудыг сонгож болно. За одоо энэ хасах дүүрэг байлаа гэхэд энэ хардаа
8-аас хасах нь 4. Энэ эерэг 4 гарна гэсэн үг. За энэ 2 байлаа гэхэд энэ хардаа 6-аас 4-өөс хасах нь 6 тий. За ингээ хийгээ яваад байна гэсэн үг. Ингээд дараагийнхаа тасалгал руу орж болно. Эсвэл юу яаж болно? Өөр хичээл рүү орж болно. За одоо энэ дээр ингээ хүүхдүүд маань бодох гэхээр төрөлтүүд маш их ядгаа, алддгаа. За энэ тэмдгийн талаар бол намар хүүхдүүдтэй заачсан байгаа. За үнэхээр ингээ хийж чадахгүй л эднэргээ бүгдийн сайхан дэвтэр дээрээ жагсааж бичиж агаад тэмдгээ тооцоод ингээ хариугаа гаргачаад ирэмбэлж болно. Энэ дасгал дээр бол өсөх ирэмбээр жагсаагаараа гэдгийгүүд хамгийн дээдэлтэй хамгийн бага тоогоо авч тавиадсан. За сөрөг тооны их утгатай нь бага. Одоо хасах 3.5 гэхэд бол хамгийн бага нь гэсэн үг байхгүй юу? Энэ хасах тэмдэг нэмэх тэмдэг 2 байна гэхээр хасах тоог нэмэх тоогоор үржүүлэхээр хасах болно гэд ингээд тэмдэгээ тооцож байна. За энэ тэмдгэн дээр бас нэг арга зааж өгөхөд одоо энэ нэг дээр гэхэд 2 хасах тэмдэг байна те. Тэгэх юм бол энэ эерэг тоолох юм байна гэж харчихна. За энэ 9-ний 4 дээр бол 3 хасах тэмдэг байна. Тэгвэл энэ хасах тоолох юм байна гэж харчихна. Юу гэсэн үг вэ гэхээр хасах тэмдэг сондгой тоотой байвал тэр тоо хасахтай болно. Хасах тэмдэг сондгой тоотой бол хасах болно. Тэгш тоотой байх юм бол нэмэх тоо болно гэдгийг ингээл хүүхдүүд маань бодчих хэрэгтэй. За энийг бол ер нь олон тэмдгээс нь болоод ихэнхдээ алдаад байсан учраас нэгдүгээр тэмдгээ тооцохын тулд хоёрдугаарт одоо энэ бутархайнуудыг ийм 10-ын бутархай хэлбэр рүү шилжүүлэхийн тулд ер нь бичиж хийсэн зүгээр. За гих мэтчлэнгээр ингээ хий чинь гарахтаа хариултаа илгээгээд дасгал ажилласан бол хариултаа илгээгээд гарч иж чиний он тооцогдно. Дасгалаа хийгээгүй бол хариугаа илгээхгүйгээр ингээ гарч болно. За энэ бол энэ сурагчийн ингээ хийч гисэн хичээл байна. Эдүүтэн хичээлийг хийхэд 20-аас 30%-аар тухайн хүүхдийн чадвар өсдгөө гэдгийг ингээ эцэгчүүд маань маш сайн бодолцоорой. За үнэхээр ингээ хичээлээ хийж чадахгүй бол дэвтэрдээ тэмдэглэж агаад номоо ашиглаад хийж болно. Найзуудаасаа асууж болно. Хийгээд аль хэдийн цомоо авцсан тий. Эсвэл багшаасаа бас асууж болно шүү дээ. За одоо энэ зүү тогтолтой хүснэгтийг хийж үзье. Заавал хийх хичээл тий. Өгдсөн цагаан квадратуудын хувьд ногоон квадратуудын тоог нь олоорой гэж. За энд нэг харьцаатай байна. Энэ 1 2-ын харьцаатай байна тий, харж байна уу? Цагаан квадрат нь 1 байхад ногоон квадрат нь 2 тий. За энд 1 3-ын харьцаатай байна гэх мэтчлэнгээр явах нь шүү дээ. За одоо цагаан квадрат 1 байсан чинь ногоон квадрат 1 байсан. 2 байсан чинь 4 байсан. 3 байсан чинь 9 байсан. 4 байвал одоо хэд болох вэ? Ингээд зүү тогтлыг нь харах юм бол энэ дээр байгаа цагаан квадратуудыг илэрхийлж байгаа тооны юу вэ? Квадрат байгаад байна шүү дээ. Энд одоо 16 25 гэх мэтлэнгээр ингээ явна. За ингээ үргэлжлүүлээд хийгээд байна гэсэн үг. За бас эцэг эхчүүдтэй нэг энэ хараа fit гэд Google дээр ингээ бичээ хангууд шууд гараад ирнэ. За энэ бол байгалийн ухаан, математик байгалийн ухааны хичээлүүдийг захим туршилтын ийм simulation байгаа. Яг нөгөө нэг бодитоор хийж чадахгүй байгаа үед те эсвэл хичээлээ жоох ойлгоогүй үед энийг ингээ ашиглах юм бол айгуу дэжгүй байдаг. За одоо ингээ физикийн хичээл рүү орчъя. За энэ дуу гэдгийг хэдүүлээ харъя. За дууны талаар одоо яг 7 дугаар ангид үзэж эхэлж байгаа тий. Энэ жоохон агсан төвшнийх байна. Ахлах ангийн маягийн дуу байна. Дасгалууд байгаа юм байна. За тэгээ энэ зөвхөн одоо физикч гэлгүй хим, математик одоо орон судлал гэд маш олон дэлхийн судлал, биолог гэд маш олон төрлөөр яах юм бэ? Ашиглаж болдог ийм захим туршилтын талбар байгаа шүү.
За одоо нэг дуу үзгэгч ажиллаж байхад ямар байна? Одоо нөгөө долгионы уртыг нэг хэмжигэл юм байна л да. Гэх мэтчлэнгээр ингээд хэлж болдог юм захин дэвшилт байгаа шүү. За тэгээ үнэхээр хийж чадахгүй бол бичиж ирээд